Бурхан ертөнцийг бүтээхдээ сахиусан тэнгэрүүдийг ч бас өөртөө туслуулахаар бүтээжээ. Тэдэн дундаас хамгийн тод гэрэлтсэн, хамгийн хүчирхэг, бас хамгийн үзэсгэлэнтэй нь Люцифер. Тэр өөрийн үүргээр маш их барахдаг нэгэн бөгөөд Бурханд хамгийн үнэнч, эмх цэгцдэг журмыг эрхэмлдэг. ертөнц дэлхийн хэрээр Бурхан хүнийг бүтээж, харин Люциферийн хувьд сул дорой хэдийч сонголт хийх эрх чөлөөтэй хүн гихч оршихуй бүх талаараа нэцээгүй. Хэдийгээр тэр Бурханы хамгийн үнэнч хэлж байсан ч түүний бүтээлд эргэлзэж эцэст нь Бурханы эсрэг болсон юм. Люцифер ганцаараа биш байсан ч бослого бүтлгүүтжээ. Бурхан Люцифер болон түүний дагалдагчдыг Деважингаас хөөсөн бөгөөд ингэж бидний мэдэх Fallen Angel буюу Деважингаас хөөгдөж газар тунсан сахиусан тэнгэр төрсөн юм. Тэгвэл 1966 онд Fantastic Four комикийн 48 дугаар бүлэг дээр хамгийн анх Galactus болон түүний зарч Silver Surfer-ыг танилцуулсан. Эдгээр дөрүүдийг алдарт комик зохиолч Jack Kirby Stanley нар хамтран бүтээсэн. Гэвч анхны санааг домогт Jack Kirby гаргасан юм. Харин Jack Kirby-гийн анхны санаа зүгээр нэг супервилэн болон түүний дагалдагч байгаагүй бөгөөд илүү үлгэр домгийн Библийн сэдвтэй байсан. Өөрөөр бол сая дурдсан Бурхан болон унсан тэнгэр элч Люцифер нараас санаа авсан байлаа. Galactus бол сайн муугийн хязгаарт үл хамаарах космик бурхан мэт оршихуй. Харин Silver Surfer түүний хамгийн итгэл зарч байсан ч Galactus-ын шийдвэрт эргэлзэж дэлхийг аврахаар түүний эсрэг босдог. Тэгвэл өнөөдөр имжлэгтэй 7 сарын 25-нд нээлттэй хийх The Fantastic Four First Steps кинон дээр эсрэг дүрээ дэлгэцнээ амилж буй Galactus-ын origin түүхийн талаар ярьцгаая. Galactus. Ажил зугаалга дуусаагүй энэ цаг үед дата шиг хэрэгтэй юм гэж байхгүй. Хэрвээ та Unitel-ийн хэрэглэгч бол 50 GB дата 50% хямдрал иргэн ирсэн байна. Та бүхэн Unitel app болон Toki app ашиглаад энэхүү урамшуулалд оролцож 50 GB датагаа 50% хямдванаар аваарай. Galactus бол Marvel Comics-ийн хамгийн алдартай эсрэг дүрүүдийн нэг. Тэр дунд асар хүч ирхэг космик оршихуй. Тиймээс түүний түүх олон космик оршихын түүхтэй огтлцдог асар том цар үрээтэй. Тиймээс өнөөдөр имжлэгтэй аль болох товчхоноор Galactus гэх дүр хэрхэн бий болсон талаар тайлбарлах болно. Гариг ертөнцөөр хооллогч Marvel ертөнцийн хамгийн хүч ирхэг оршихуунуудын нэг Galactus-ын түүх маш эртнийх. Үнийг ярихын тулд бид эхлээд Marvel ертөнцийн космосыг товчхон ойлгох хэрэгтэй. Marvel-ийн үндсэн ертөнц 7 дахь космост оршиж байсан бол энэ нь Secret Wars event-ээр дуусгар болж 8 дахь космос буюу цоошин ертөнц эхэлсэн. Secret Wars-аас хойш одоогийн Marvel Comics-ийн Multiverse 8 дахь космост оршиж байгаа бөгөөд арай болоогүй алс холын ирээдүйн 9 дахь космосын 3 боломжтой төлбөрийг хүртэл танилцуулчихсан байгаа. Харин Galactus-ын түүх 6 дахь космосоос эхэллээ. Тэрээр та гих гаригийн иргэн байсан бөгөөд та гаригийн сансар өгтургуйдах хамгийн хүчил дэвшил бүхий иргэншил байв. Харин энэхүү гариг дээр Galen гэх маш ухаалаг эрдэмтэн байсан бөгөөд хожим энэхүү эрдэмтэн бидний мэдэх Galactus болсон юм. Бүх зүйл төгсгөл эрдгийн адил Galen-ийн төрөлх гариг баг багаар мөхөж байлаа. Хэдийгээр та гариг хөгжил дэвшлийн оргил төрч шинжлэх ухааны Деважин гэгдэж байсан ч үүнийг зогсоох боломжгүй байв. Харин Galen зөвхөн та гариг тачралтай зүйл тохиолдод байгаа бус бүхэл ертөнц даяар сүрлийн ирмэгдэр ирснийг мэдсэн юм. Түүний хянах самбарт алс холын өөр гариг дэх соёл иргэншил сүрж байгаа харагдах бол энэ үйл явдал түүний дэрэгдэж бас ирсэн байлаа. Та гаригийн иргэд цацар туяаны хордлогонд орж энэ өвчин тахалмын турдтай тархсан юм. Тэдний өндөр хөгжөлтэй техник технологич үнийг эмчилж дийлээгүй. Энэ бүхэн үргэлжилсээр та гаригийн цөөн иргэд л бүхэл бүтэн ертөнцийн үлдсэн цорын ганц иргэншил болсон байв. Харин сүүлийн найдвар Galen болон түүний багийнхан өөрсдийн ямиг золиосолж хорвоо ертөнцийн зүрх болсон аврах том нар буюу космик өндөг дээр очиж энэ бүхэнд хариулт олж төрөлх гаригаа аврахаар ниссэн юм. Хэдийгээр энэхүү даалгаварт явсан бүх гишүүд үхэлтэй нүр тулахад бэлэн байсан ч ганцхан Galen л амьд үлдсэн. Тэрээр ослын үеэр шинэ амьдрал, хачирхалтай хүчийг мэдэрсэн бөгөөд энэ үед Sentience of Universe буюу тэрхүү 6 дахь ертөнц өөрийн биеэр түүнтэй ярилцсан хоёул устж үгүй болохоос хойш нэгдэн нэг оршихуй болж шинэ ертөнцөд дахин төрөхийг санал болгодог. Тэрээр шинэ ертөнцөд асар хүчрэг оршихуй болж төрөгч, түүнтэй дүүцэх, ертөнцийг эргүүлээд устгах хэмжээний өсөглөн болон аппетиттай байх байв. Өөрөөр бол Galactus хуучин ертөнцөөс бий болсон шинэ ертөнцийг сүрүүлэгч. 6 дахь космос устж космик өндөг дэлбэрэн их тесрэлт болж 7 дахь космос бүтсэн ба шинэ ертөнцийн төлөөллөөр Infinity болон Eternity сонгогдсон юм. Харин энэ үед Galen
Sentience of the Universe-тэй нэгдэж түүний үлэг тесрэлтээс олж олон сая жил сансар огторгуугаар хөвсөн билээ. Он удаан жил хөвөн хөвсөөр эцэст нь Эке гэх Watcher хүлгийг олж нэгэн үл мэдэх гариг дээр газардуулдаг. The Watchers бол энэхүү ертөнцийн хамгийн эртний, хамгийн хүчрэг оршихуунууд хэдий ч бусад төрөл зүйлийн үйл хэрэг тогтоолцдоггүй, бүхнийг ажиглахаар андгаалсан. Харин Эке тэрхүү үлгөөс сэтгэмээргүй энергийг мэдэрсэн учраас зүгээр хараад өнгөрөөлгүй хөлгийг газардуулж дотор нь юу байхыг ажиглахаар шийдсэн юм. Тэр хөлгөөс Гэлний багийнхны цогц болон цорын ганц амьд үлдэгчийг олдог. Түүний мэдэрсэн хүчрэг энерги Гэлнээс ялгарч байсан учраас Эке түүнийг ажиглан биеийг нь судалж эхэлсэн. Гэвч та гаргийн иргэн Гэлэн байсан нэгэн цэвэр космик энерги болон хувирч харин Эке энэ бүхнийг харан зогссон юм. Тэрхүү космик энергийн оршихуй өөрийн энергиээр хооллож байсан бөгөөд удахгүй түүний өсөглөн улам ихсэж бүхэл бүтэн гаргийн энергиээр хооллож байж өсөглөнгөн тайлж чадахыг Эке ойлгосон юм. Эке түүний тэр үдэн зогсоон устгаж болох байсан ч энэнд Watcher-ын үргээс гажууд байсан тул хөлөг сүрхээс өмнө сансарлуу буцаан нисгсэн. Үүний араас Эке гаргасан шийдвэртэй харамссан ч бүх зүйл оройтсон байв. Гэлэн ахин сансар огторгуугаар он удаан жил ниссэн бөгөөд энэ үеэр өөрийн энергийг хянаж хязгаарлах зорилгоор өөртөө хуйг дуулга өмсгөл бүтээн унаж явсан хөлгөө шоо хэлбэрт инкубатор болгон хувиргасан. Ингэснээр түүний бие түүний хүч чадал хөвсөн өөрчлөгдөж, хөгжиж бидний мэдэх Галактус болох жамтай байлаа. Инкубатор хөвөн явсаар Аркеопа гэх гаргийн ойролцоо ирсэн ба Аркеопа гаргийн иргэд түүнийг дайсны зэвсэг хэмээн андууран дайрсан ч агуулдаа Эрвэхэ болон хувирдгийн адил Гэлэн аль хэдийн Галактус болсон байв. Тэрээр Аркеопа гаргийн хөлгүүдийг бүгдийг нь сүрүүлж олон сая жил задгаа сансарт төвсөн тул асар их өсөж байв. Ингэж Галактусын анхны зоог Аркеопа гариг болсон. Галактус бүх энергийг сорон авсны дараа Аркеопа гариг ямар ч амьдралгүй хоосон гариг болон хувирсан юм. Гэвч Галактус энэ бүхэнд харамсаж байсан бөгөөд энэ цагаас хойш аль болох оюун ухаанд амьдралгүй гаригуудыг сонгон өсөглөнгөө дарж эхэлсэн. Энэ цагаас хойш олон мянган жил өнгөрч Галактус бүхэл бүтэн гариг ирэхс тойрон эргэлдэх нүсэр том гэрийг Аркеопа гаригийн нарны аймаг дээр суурлан бүтээсэн бөгөөд түүнийг өөрийн төрөлх гаригтай хүндэтгэл үзүүлж та хоёр хэмээн ирэлсэн байдаг. Галактус эдгээр соёл иргэншил үгүй гаригуудаар хооллож байсан ч энэ нь туйлдаа хөрч оюун ухаанд иргэдтэй гаригаар хооллохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Харин түүний хамгийн дөрөнд очисон гариг Зайнла гэх нэртэй гариг байв. Зайнла гариг Галактусын зоог болох мөчөд тус гаригийн иргэн Норын рад төрөлх гаригаа хамгаалж оронд нь өөрөө Галактусын үнэж туслах зарж байх саналыг тавьсан юм. Үүнийг нь ч Галактус зөвшөөрсөн билээ. Харин энгийн л нэг хүн төрөлх цул дорой зарж байх боломжгүй тул Галактус түнд өөрийн хүч чадлаа хуваалцаж Silver Surfer бий болсон билээ. Энэхүү дүр нь Marvel Comics-ийн асар хүчрэг дүрүүдийн нэг. Энэ ч бас шалтгаантай. Галактусын хүчний их үүсвэр Power Cosmic буюу хязгааргүй космик энерги. Харин Галактус өөрийн гараар Silver Surfer-ыг бүтээсэн учраас түүний хүчний их үүсвэр нь ч бас тэрхүү хязгааргүй космик энерги гэсэн үг. Ингэж л Галактус болон Silver Surfer хоёрын хамтрал эхэлж Галактусыг тоотомшгүй олон гаригаар хооллоход нь Silver Surfer үнчээр түнд зүтгэсэн юм. Дэлхий дээр ирэх хүртлээ. Тэгэхээр Галактусыг цэвэр хорон санаад эсрэг дүр гэх нь ташаа ойлголт. Тэрээр гариг ирэхсэн энергиэр хооллож амьдралыг үгүй хийдэгч өөрийнх нь оршихуйн гол утга учир нь тэр гэсэн үг. Өөрөөр бол дэлхий дээр байгалийн гамшиг гэж байдаг шиг илүү нүсэр томоор харвал бүхэл бүтэн хорвоо ертөнцийн давагдшгүй хүчин зүйл нь өөрөө Галактус гэж ойлгож болно. Ингэж тэр хорвоо ертөнцийн балансыг барьдаг гэсэн үг. Мэдээж маш олон жилийн түүхэнд янз бүрийн Галактусын хөлбөр өөрөөр сонирхолтой зохиолууд гарсан байдаг. Бүр түүний охин Галактач гэж би үүнийг Marvel Rivals тоглодог хүмүүс бүр ч илүү мэдэх байх. Гэвч Галактусын үндсэн оригин түүх энэ үлээ. Тэгвэл энэхүү сонирхолтой дүр 2007 онд Rise of the Silver Surfer кинон дээр гарсан байдаг. Гэвч фэнүүдийн урмыг ямар их хугалсныг бүгдээрээ мэдэж байгаах. I will no longer serve. This is the end for us both. Ер нь энэ киноноос авах юм нь Silver Surfer-ийн дизайн л байсан гэхэд буруудахгүй. Харамсалтай ч гэхүү, бүтлгүүч гэхүү, Marvel-ийн анхны гэр бүл гэгддэг гайхамшигт дөрөв сайн лайв акшн болж байсан удаа ер нь л байхгүй. 2005 оны Fantastic Four хэдийгээр муу киноч гэлээ. Миний хувьд ядчил үзэхэд зугаатай байдаг байсан Guilty Pleasure маань. Харин Disney Fox-ыг худалдан авснаар энэхүү ариун түүхтэй дүрүүд маань Marvel Cinematic Universe-д нэгдэж байгаа байлаа. Гэхдээ л бас л харамсалтай бүтлгүй гэхөө бүхэл бүтэн хоёр фейсийн турш битүү фейлцээр байгаа MCU-гийн шинэ фейс болох Phase 6 эхлүүлж байгаа
ямар ч алдах хэрэггүй кино. Ямар ч тач Fantastic Four First Steps киног зорин үзэх хэд хэдэн шалтгаан бий. Мэдээж хамгийн дөрөв жүжигчдийн бүрэлдэхүүн. Үндсэн дөрөв дүрээс гадна Silver Surfer-ийн эмэгтэй хувилбар Shala Bald, Julia Garner, Galactus-ийн дүрд манай амар хоолойтой Ralph Fiennes тогсон гээд огт төсөөлөөгүй гой сонголтууд болсон. I herald Galactus. Мөн киноны өнгө төрх эстетик хамгийн онцлог зүйл. Технологи өндөр хөгжсөн ч харагдах байдал эстетик нь 60-аад оных байгаа нь Marvel Cinematic Universe-ийн үндсэн ертөнцөөс өөр зэрэгэлдэн ертөнц гэдгээ илүү тодтогч байгаа юм. Мөн эдгээр дөрүүд нь хамгийн анх 1960-аад он танилцуулагдаж байсантай ч бас холбоотой. Тэгэхээр бид тун удахгүй The Fantastic Four First Steps кинонд энэхүү гайхалтай, сонирхолтой, комплекс дөрүүдийг лайв акшнаар харах нэ. Phase 6-гийн эхлэл амжилттай болох уу үгүй юу? Galactus болон Silver Surfer үндсэн ертөнцтэйгөө хэрхэн холбогдох? Northern Red-ийн Silver Surfer үндсэн ертөнцөд гарч ирэх үү? Нэмээд мэдээж гайхамшиг дүр маань яаж яваад Thunderbolts-ийн post credit scene дээр орж ирсэн гэх мэт маш олон асуултын хариултыг бид тун удахгүй авах үзье. Бидний бичлэг таалагдсан бол лайк, subscribe-а дарахаа битгий мартаарай. Мөн Chaplin Store дээр маань удахгүй шинэ бараанууд ирэх учраас Instagram дээр дагаад хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.